За ахмадын дэтгэвэр 10% нэмэгдэхэд нэг 60 мянга л нэмэгдэх бах те. Тэгэхээр нэг хил махны л үнэл юм байна л да. Тэгээд энэ ахмадын дэтгэврийг индексжүүлэн зөрүүг арилгана гэдээ их олон жил ярьж байгаа. Энэ ажлыг одоо хизээ эхлүүлж хийх вэ? Санд суудлын хэрүүлэлээр үүр цүр цайтал хийдэг гэдээ би яриад байна шүү дээ. Тэгэхээр энэ асуудал руу хизээ орох вэ гэж бас асууж байна. За энэ хоёр сайт хариултаа. Танай ям дээр. За сангийн ам хариулах юм дээр. За сангийн ам Санжаад орж дараа 3 дугаар микрофон. За сангийн ам Санжаад орж гишүүний асуултанд хариулъя. За тэгэхээр манад үсгийн бүтэц маань өөрөө ингээд урсгал зардал хөрөнгөний зардлын харьцаа маань бол нэг 80-20 орчим. Гэхдээ 80% урсгал зардал дотроо дахиад 80% орчим нь бол тэтгэвэр тэтгэмж халамж. За тэгээд бусад зардал болчиход. За бусад зардал нь бол одоо гадаад орнуудад бид нар амлсан хүүгийн зардал гэдэг ч юм уу те цахилгаан дулааны зардал гэдэг юм болчиход. Тэгэхээр одоо бид нар төсөв дотроо дөрвтойхон шиг ингээ хөдөлгөөн гаргая гэхээр угаасаа бид нар хөдлөх боломж их бага болчиход байгаа. Одоо нөгөө тавилга эд огшил томилолт гэдэг юм тэн дээрээс бол угаасаа орон зай гарч ирэхгүй болчихно. Тэгэхээр том зардал маань юу вэ гэхээр цалингийн зардал, тэтгэврийн зардал. Тэгэхээр бид нар энэ дээр нэг бол реформ хийн. А нэг бол бид нар эдийн засгаа томруулах хамгийн чухал арга болчиход байгаа. Хамгийн бодиттой, хамгийн бэлэг боломжтой зүйл нь эдийн засгаа яаж томруулах вэ гэдэг дээр л фокуслж ажиллах. Хэрвээ бид нар эдийн засгаа томруулж чадах юм бол одоогийн дотоодын нийт бүтээгдэхүүнийхэн 30 орчим хувиар бид нар орлогоо аваад дахин зарчилж байна. Үүнийгээ одоо нэмэгдүүлж чадах юм бол энэ тэтгэврийн асуудал одоо зовлонгууд шийдэгдэнэ.